Коммунист үеийн засал чимэглэл ганцхан хамтаа энэ сүрлэг барилга нь Бухарест хотын парламентын төв танхим юм. 1989 оны 12 дугаар сарын 25-нд болсон бослого самууны үеэр тус танхимын өмнө Урмени дарангуйлагч Николай Чаушеску амьргцсан түүхтэй. Энэхүү барилга нь дэлхийн хэмжээнд Пентагоны дараа орох төр удирдлагын томоохон барилгад тооцогддог бөгөөд 350,000 квадрат метр талбайг эзлэн оршдог нь хөл бөмбөгийн 343 талбайг нийлүүлсэнтэй адил хэмжээ юм. Тус барилгыг барихад 1 сая гаруй куб метр гантэг 3500 тонн болор чулуу орсон байна. Тус улсад коммунист дэглэм нуран унснаас хойш 23 жилийн дараа энэ барилга түүхийн дурсгалт газарт тооцогдох болж жил бүр тус барилгыг үзэж сонирхохоор гадна дотны хэдэн мянган жуулчид зорин очдог болжээ. Чаушескугийн төр барьсан 25 жилийн дарангуйлын хугацаанд онцлог зүйлсийн нэгд яахаргагүй энэхүү парламентын ордонд тооцогддог байна. 1980-ад оны эхээр Урминд хүнс тэжээл хомсдож эрчим хүчний хязгаарлалт тогтмол хийж байсан үед ч Чаушеску асар их хөрөнгө хүч шаардсан энэ барилгын ажилд илүүтэй ач холбогдол өгч байсан юм. Энэ авраг байгууламжийг барихын тулд 9,000 гаруй айл өрхийг нүүлгэн 2 уулын дайтай гантэг чулууг олборлож байж 84 м өндөртэй энэ барилгыг босгосон байна. 1978 онд Анка Петруску гэгч 27 настай эмэгтэй энэ төсөлд ахлах уран барилгач нар ажиллажээ. Хэдийгээр Чаушескугийн томилолтоор Пинянд очиж уран барилгын чиглэлээр суралцсан ч тэрээр хойд солонгосын уран барилга биш харин Бекингем ордон Версалийн ордноос санаа авахыг хүссэн байна. Тэр тусмаа Чаушеску барилгыг маш анхааралтай сонжиж үзсэн болохыг тэр хэлж байлаа. Ялтчгүй Чаушеску энэ өдрөд дурсагдж байна. Үнэхээр гайхалтай. Би энэ талаар ном бичгээр төлөвлөж байгаа. Тэр барилгын зургийг харахтаа нэг их юм хэлээгүй. Хараад л явж байснаа надад багнуудыг чимсэн цэцгсэн өндөрөөрн ажилгүй юм гэж хэлсэн. Би цаг наргүй ажилласаар их ядарсан байсан учраас тийм зүйл огт анзаараагүй. Тэр үргэлжлүүлээд хонгор минь огт хүнч тэнцүү биш байна гэж хэлээд шат авчруулж өндрийг хэмтсэн. Нэг цэцэг нь бусдаас 1 см-ээр намхан байсан. Тэр үед их гайхаж үлээ. Парламентын ордон Парисын алдарт Шанс-Елизе талбайгаас 1 м-ээр өргөн баригдсан байна. Энэ авраг байгууламжийг барих ажилд 1 сая гаруй урмын иргэд мянган урмын цэргүүд ажиллагдан ажилласан байдаг. Байгууллагыг барихад уран барилгач нар ажилласан 2000 гаруй иргэний нэг Валентина Лапанин юм. Түүний хэлснээр Чаушеску дэлхийд дахны анхаарлыг татах үед сүрлэг байгууламж бүтээхийг маш их хүсэж байжээ. Чаушескугийн төсөл дээр амиа тавьж байсан. Тэр чухам яагаад ийм том байгууламж бариулахыг хүссэн болов? Тэр Гитлер, Муссолини нарын дарангуйлагчид шиг уран барилгад их сонирхолтой байсан юм. Дарангуйлагчид өөрсдийгөө шинэ ертөнцийн уран барилга хэмээн төсөөлдөгт байсан юм. 1977 онд Урминд болсон хүчтэй газар хөдлөлтөөр 1500 гаруй хүн амьд бөгөөд үүний дараа сүйдсэн парламентын ордныг дахин сэргээх дальмаар Чаушеску энэ нүсэр төслийг санаачилж барилгын ерөнхий загварыг ч өөрөө гаргасан байдаг. Бичиг үсэг хагас тайлагдсан тариачны хүү Чаушеску хүссэн зорьсондоо тууштай зүтгэдэг, тууштай чанаргүй байсан бол хинч биш байх байлаа. Тэр ямар ч газар хөдлөлтөнд тэсжүүлдэг хагас 100 жил оршиж чадах сүрлэг хүчирхэг барилга босгохыг хүсэж байсан юм. 1989 оны 12 дугаар сарын 25-нд Чаушеску суудлаасаа хөөгдөх үед барилгын ажил дууссан ч зарим жижиг сажиг чимэглэлийн ажил дутуу байсан юм. 1990 оноос эхэлж энэ барилгыг олон нийтэд нээлттэй болгосноор одоо жуулчдын очих дуртай газрын нэг болсон байна. It's fabulous. It's truly, you have no idea the immense size of the rooms inside. There's marble everywhere, ornate furnishings, ornate tapestries. Truly an incredible building. I don't think it's particularly pretty, but it's big. Урмени парламентын төв ордноор хөтчтэй аялал 10-аас 15 долларын үнэтэй байдаг байна. Залуунаас гоо үзгэлэн мөнхийн зүйл биш гэдгийг бүгд мэднэ. Эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлд хүссэн ажлынхаа байран бусдаас өрсөж олж авахын тулд ажил хайгчид боловсон хүчнүүд төрөл бүрийн арга хэрэглэж байна. Цэвэрхэн үзэмжтэй гэдэг тодорхойлтыг ил биш ч далдаар тухайн ажлын байранд ажил олгогчид тавьдаг болсон тул ажил хайгчид хүссэн хүсээгүй гадаад үзэмжиндээ анхаарал тавих шаардлагатай тулгараад байна.
Үүний улмаас гоо сайхны мис засал үйлчилгээг сонирхох эрчүүдийн тоо урд өмнөхөөс эрс нэмэгдээд байгаа юм. Мөн зөвхөн эрчүүдэд зориулсан гоо сайхны үйлчилгээний газрууд болон цахим хаягууд олноор нэгдээд байна. Эрчүүд үрчлэн арилгах ботокс тариаг илүүтэй хошуурн сонирхох болсон байна. Эрчүүд ч бас бизнесийн ертөнцид хүссэн байр суурийг хадгалж үлдэхийн тулд залуу харагдах хэрэгтэй болно шүү дээ. Тэд чадхаараа сайхан харагдах гэж хичээж элдв янзын арга сүйгчилдэг болж дээ. Америкийн гоо сайхны мис заслын нийгэмлэгээс мэдээснээр өнгөрч байгаа онд тус улсад 300 гаруй мянган эрчүүд гоо сайхны мис засал хийлгэсэн нь өмнөх жилүүдийнхээс 10%-аар өндөр үзүүлэлт байгаа юм. Мөн адил үзүүлэлт Хятад улсын их дээд сургуулийн төгсөгчдөөс ч ажиглагдсан байна. Хятад улсад жил бүр 1.3 сая гоо сайхны мис засал хийгдэж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийн ихэнх нь Европ төрхтэй болохыг хүсдэг. Хүмүүс сайн боловсрол эзэмшиж өндөр албан тушаал эрхлэхийг хүсдэг нь нууц бишээ. Гэвч энэ нь өндөр боловсрол мэдлэг чадвараас гадна гадаад төрхөөс ихээхэн хамаарч байдаг юм шүү. Инээмсэглэлийн орон гэгддэг Тайланд улсад хөөрхөн байна гэдэг бараг бизнес болжээ. Гэвч нөгөө талаар мэдлэг чадвар эзэмшээгүй, дадлаг туршлагагүй мис засалчдын уршгаар нүүр царайгаараа тоглуулж зэрэмдэглүүлсэн үйлчлүүлэгчид ч цөөнгүй байдаг байна. Эдгээр залуус бүгд гоо сайхны хагалгаанд орсон. Аз болоход тэдэнд харамсалтай зүйл тохиолдоогүй байна. Харин Ратвилла Чарунгкутийн хувьд тийм биш юм. Ратвилла өөрийн хөдөө нутгийн төрх байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг. Тэрээр хамраан өндөрлүүлж, нүдэн томсгож, эрүүгэн өндөрсгөж, арьсан цайруулах мис засал хийлгсэн ч мэрэгжлийн гоо сайханчийн үнэмлэх аваагүй эмч түүний амьдралыг сүйтгэж орхижээ. Мис заслын дараа бүсгүй сэтгэл санаагаар хямарч улмаар маш өндөр өртгөөр илүү эрсдэлтэй алхам хийх шаардлагатай болсон байна. Энэ маягаар нийслэл Бангкок хотод мэрэгжлийн биш хүмүүс нууцаар гоо сайхны мис засал хийж, бусдын гоо үзэмж амин насанд аюул учруулад байсан 40 гаруй хувийн эмнэлгийг илрүүлж эрхийг хассан байна. Түүнчлэн үүний цаана 200 гаруй мэрэгжлийн бус эмч эмнэлгийн ажилтнууд байгаа гэсэн тооцоолол байна. Миний хувьд арьсанд мис засал хийлгүүгээр иллэг хийж цусны эргэлтийг сайжруулснараа зүс царай сэргэж бие эрүүлжих боломжтой гэж боддгоо. Гэхдээ энэ арга нь урт хугацааны үр дүнтэй гэж хэлэхгүй л дээ. Хэрэв та үүнд итгэхгүй байгаа бол ердөө $350 төлөөд л арьс амраах, сэргээх курс эмчилгээнд хамрагдах боломжтой. Британи улсын гоо сайхны мэрэгжилтнүүд тухайн хүний ДНК-д зориулан тусгайлан хийсэн гоо сайхны цэвэрлэгч шингэн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар ажиллаж байна. Лондон хотод байрлах энэхүү гоо сайхны салон үйлчлүүлэгчийг 30 минутын ДНК тестэнд оруулж арьсанд нь ямар бодис хэрэгтэйг тодорхойлж авдаг байна. Тэдний хайж байгаа зүйл бол коллаген генийн хувьсах явц юм. Бидний амьдарч байгаа орчин идэж ууж хэрэглэж байгаа зүйлсээс хамаарч коллаген ген хувьсаж бие махбодод хөгшрөлт явагддаг байна. Яг одоо эдгээр хүмүүс бүүти йогоор хичээлж байгаа юм. Богино хугацаанд огцом тесрэлттэй хөдөлгөөн хийснээр булчингийн үеийн хатан байдал сайжирч зүрхний хэмнэл хурдасч бие махбодыг чирэгжүүлэх ач тустай байна. Тэд урд өмнө анзаардаггүй байсан булчингуудын эрчимтэй хөдөлгөөн хийж байна. Дасгал хөдөлгөөнөөр идэвхжүүлэх боломжгүй булчин шөрөмсийг хөдөлгөөнд оруулдгаараа давуу талтай л да. Учир нь Африк омгийнхны хийдэг бүжгээс санаа авсан болохоор гуй ташааны хөдөлгөөн ихтэй. Парис хотод зохиогдсон йогийн наадамд дэлхийн өнцөг улан бүрээс йогчид оролцож төрөл бүрийн йогийн дасгалыг сонирхуулж байлаа. Орчин үеэд дагаад йогийн дасгал төрөл хүртэл шинэлэг хэв маягаар баяжигдсаар байгааг тус фестивалаас анзаарч болохоор байсан юм. Тухайлбал шөрмөслөг эрийн йог, нисдэг йог, нүдний йог зэрэг олон сонирхолтой йогийн төрөл танилцуулагдаж байлаа. Тэрч үнсгэд дургүй хүн гэж байхгүй. Массачусетс мужийн мэдээлэл технологийн сургууль болон Харвардын багш оюутнуудын хамтран бүтээсэн нэгэн төсөл Америкчуудыг шуугуулж байна. Тэдний туршихыг хүссэн зүйл бол алсын зайнаас хэн нэгэнд тэврэлт бэлэглэж болох эсэх асуудал юм. Энэ төсөл нь яг тэврэлт адил гэсэн нэртэй. Үүнийг бүтээх санаа нь анх Facebook хуудасны лайксан товчлуурыг бодит ертөнц рүү хөрвүүлэх боломжтой эсэх тухай сониуч бодлоос эхэлжээ. Энэ төслийн хэрэглэл нь бичил удирдлагатай хийлэгддэг фантази юм. Америкт сүүлийн жилүүдэд нийгэмд гаргаад байгаа ноцтой асуудал бол бага насны хүүхдүүдийн хэд таргалалт юм. Зөвхөн Нью-Йорк хотод жил бүр хэд таргалтын өвчнөөс болж 6,000 гаруй хүн амиан алдаж байна. Энэ нь Иракийн дайнд жил бүр амиан алдаж байгаа Америкийн нэгдсэн улсын армийн цэргүүдийн тооноос ч их үзүүлэлт юм а.
Тиймээс хүүхдийг багаас нь идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах клубүүд хаасайгүй байгуулагдаж байна. Америкийн нэгдсэн улсын тэргүүн хатагтай Мишель Обама мөн энэ санаачлагыг дэмжиж Let's Move нэртэй аяныг зохион байгуулж байгаа юм. Ийм үйл ажиллагааг идэвхтэй явуулж байвал хүүхдүүдийн эрүүл мэндэд маш тустай шүү дээ. Иран, Ирак, Гонконг гэдэг дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд багчууд 100 сарын биерийн хүслийг Санта өвдөн бичцгээж байна. Санта өвгийн амьдардаг газар Лаплендэд Ана ханууд баярын бэлтгэл ажлаа базааж байх зур түүний зочид Санта өвтэй уулзаж байгаадаа том баяртай байлаа. Арктикийн цагирагт цас мөсний оронд Санта өвгийн тосгон оршдог. Лапленд дэх Рованием бол зөвхөн Сантач биш дэлхийн сая хүүхдүүдийн бэлгийг бэлдэцгээж байдаг Анаха нарын оромж юм. Санта болон түүний үнэн ч Анаха нартай уулзахаар дэлхийн 4 зүг 8 зөксөөс зочид зорин иржээ. Жилийн 4 улирлын хамгийн завгүй байдаг энэ үеэр Санта өвөө хөгшин залуу хүүхэд томчуулгүй бүх зочдоо хүлээн авч уулзахыг хичээдэг байна. Томас Алия бол Италийн Женоа хотын сургуулийн сурагч хүү юм. Тэр Санта өвөтэй уулзах болсондоо маш их баяртай байгаа төдийгүй дараа дахин ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлж байлаа. Тэр их сайхан хүн. Би энд түүнийг харах л гэж ирсэн. Ирэх 7 хоногт хичээлдээ орсон ч гэсэн дараа бас дахин энд ирэхийг хүсэж байна. Санта өвгийн хайр зөвхөн хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Малайз улсын Куала Лумпур хотоос ирсэн Суэвачи, Суэвая нарч бас Санта өвг дэлхийн бүх хэлээр тэр тусмаа Малайз хэлээр хүртэл ярьж байгааг гайхан биширч байлаа. Та үнэхээр өндөр настай юм. Үгүй байлгүй дээ. Тэр Малайз хэлээр ярьж чадахгүй. Тийм ээ, тэр бидэнтэй Малайз хэлээр ярьлаа шүү дээ. Малайз хэл байна. Сайн уу гэсэн үг. Малайз хэлээр. Сантатай уулзахаар очсон хүмүүсийн зарим нь бэлэгтэй очсон байсан бөгөөд хариуд нь бүрч гайхалтай бэлгийг аваад ууцлаа. Мэдээж орчин үеийн технологи хурдцтай хөгжиж байгаа нь мэдрэгдэж байна. Гэхдээ уламжлалт ёсоор балчир хөвгүүд чанга дуурдаг хөдөлгүүртэй ачааны машин бэлгэнд авахыг хүсдэг нь хിവэрэл байна. Мөн адил балчирхан охид ном, хувцас, гоёл чимэглэл хүүхэлдэйгээд л зөөлөн тоглоом чамин зүсэд дурлаж байгаа хിവэрэ. Гэвч эртнээс нааш тавигдаж байгаа нэг асуудал бол Санта өвөө яаж ганц шөнийн дотор дэлхийн бүх хүүхдэд бэлэг тарааж амждаг юм болоо гэсэн асуулт байсан юм. Энэ асуултын хариуд Санта өвөө би урландаа байдаг цаг хугацаа удаашруулагч багжаан ашигласан юм аа. Энэ багж маань дэлхийн тэнхлэгийн эргэлтийг удаашруулж цаг хугацааг зогсоодог тул Санта Клаус нь үнэнч туслагчдынхаа хамтаар бүх бэлгийн хүүхдүүдэд тарааж амждаг юм да хэмээн хариулж хүүхдүүдийн сонирхлыг бүрж ихээр татаж байлаа. Миний үнэнч хамтрагч Рудольф Цаабугбит хоёр цагийн ялгаатай бүсийг ашиглаж бэлгээ түгээж амждаг. Дэлхийн нэг хэсэгт хүүхдүүд унтаж байхад нөгөө хэсэгт дөнгөж орондоо орж бүр нөгөө хэсэгт нь дөнгөж сэрж байдаг. Бид энэ хооронд л амжуулах хэрэгтэй. Рудольф хэд хэдэн нууцтай л да. Тэрийг надад ч хэлдэггүй юм. Мэдээж хүн бүр Санта Клаустай биечлэн уулзаж чадахгүй. Тиймээс Сантад хүсэл мөрөөдлөн захиагаар бичиж илгээх боломжтой. Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээ Санта өвөд хаягдсан хагас саягаар үе загтал ирдэг байна. Санта өвгийн албан ёсны шуудангийн хаяг нь Санта Клаус, төв шуудан, Сантагийн тосгон 96930 туйлын цагираг юм. Санта өвөө ихэнх захианд хариу илгээхийг хичээдэг боловч заримдаа үнэнч туслах анахайнуудаараа туслуулах хэрэг гардаг байна. Захианд ихэнхдээ л авахыг хүсэж байгаа бэлгээ бичсэн байдгийм. Гэхдээ өөрсдийн амьдралаа хүүрнэн бичсэн загтлууд ч цөөнгүй ирдгэлдээ. Хэрвээ ямар нэг зовлон гүнийг тохиолдвол Сантагаас тусламж гуйж бичсэн байдгийм. Бас 100 сарын баярын дараа хамралтаа сайхан өнгөрүүлээрэ гэж Сантад ирүүлсэн байдаг. Ер нь их олон зүйлийн талаар байдаг л да. Санта өвөө бүх загтлуудыг уншиж дуусаад өх бэлгэн бэлдэж энэ жил хэн томоотой сайн хүүхэд байсныг мөн хэн сахилгагүй өгөнд орохгүй байсныг ялгадаг байна. Дараа нь Рудольф Цаабугаан чаргандан хөллөж бэлгэнүүдэн ачаад жил бүрийн эрхэм үүрэгт ажиллаа гүйцэтгэхээр морддог байна. Магадгүй та Санта өвөтэй тааралдаж байгаагүй ч байж болох юм. Гэхдээ жил бүрийн энэ үеэр дэлхийн хаа нэгтээ Цаабугаан чаргаан хөллөн хүүхэд багчуудаа бэлгэн түгээсээр явж байгаа гэдэгт итгээрэй. 100 сарын мэнд хүргэе.
Их Британий тэтгэврийн насныхан эрэг 2013 оныг явган аялал, хадан давиралт, зумба фитнес зэрэг идэвхтэй хөдөлгөөн дасгалаар дүүрэн өнгөрүүлэхээр эртнээс зорж байна. Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь зөвхөн залуу хүмүүс төдийгүй насны ирэхээр биеийн суларч тамирдаж байгаа тэтгэврийн насныханд ч тустай хэмээн Их Британий эмч нар зөвлөж байна. Яг одоо Лондон хотод тажигнсан хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Их Британчуудын дундаж наслалт 60-аас дээш гэсэн үзүүлэлттэй байдаг. Сүүлийн жилүүдэд илүүдэл жинтэй иргэдийн тоо эрс нэмэгдснээс болж жилбэрийн төсвийн 5 тэрбум еврог тогтмол зарцуулсаар байна. Энэ үзэгдэл баруун Европын орнуудаар түгээмэл байгаа тул биеийн тамир дасгал хөдөлгөөнийг эрчимтэй дэлгэрүүлэх шаардлагатай болоод байна. Тэр тусмаа нас ахиж яваа хүмүүс илүүдэл жинтэй болох нь чихрийн шижин, үе мөчний өвчин, шингэн алдах, сэтгэл гутралд ороход хялбар болж байна. Тиймээс илүүдэл жинтэй ахмад насныхан жингэн хасаж чадвал эдгээр өвчлөөс ангижиж чадна гэсэн уриалгыг Их Британий Соутгемптоны их сургуулиас гаргажээ. Элдэн өвчлөл илүүдэл жингүйч гэсэн биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр тогтмол идэвхтэй ажиллаж чадвал булчин чангарч биеийн эсэргүүцэл сайжран эрүүл чирэг болох ач тустайг нэмж хэлж байна. Хүмүүс нас ахихын хэрээр хөдөлгөөн нь багасч жин нэмж эхэлдэг бөгөөд одоогоор 50-аас дээш насны 4 хүн тутмын нэг нь өвчлөл хэлбэрийн хит таргалалтай байгаа юм. Үүнтэй холбогдуулан ахмад насныхны хит таргалалтай тэмцэх идэвхтэй амьдралд уриалан дуудах сайн дурын клубүүд цөөнгүй байгуулагдаж эхэлжээ. Тухайлбал Эмма Спрагийн санаачилсан эрүүл амьдралын клуб маш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Аливаад ураатна гэж хизээч байхгүй гэдгийг ахмад насныханд ойлгуулахыг зорж байна. Бид 50-аас 100 насныхантай ажиллаж байгаа л да. Хэдэн ч настай байсан хамаагүй аливаа хийхэд оройтно гэж хизээч байдгүй юм. Зөвхөн эмчийн зөвлөгөөг анхааралтай дагаж идэвхтэй шургуул байх хэрэгтэй. Тус клубт бэлдэржүүлэх урлагийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд илүүдэл жинтэй ахмад насны хүмүүст зориулсан дасгал хөдөлгөөний схемийг тусгайлан гаргасан байна. Би холимог маягийн хөтөлбөр боловсруулсан. Дасгал хөдөлгөөн хийхдээ тэнцвэрийг нь олох маш чухал. Яс хэврэг шиг өвчнөдөө тэмцэхэд илүүдэлчин маш том саад болно. Урд нь ахмад насныхан өөрсдөө нас наммандаа тааруулж энгийн хялбар дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн учир дутагдaltaй ойлголт байсан юм. Өмнө нь нас ахаад ирэхээр хүмүүс боулинг тоглох, салхинд алхах зэрэгээс хэтрэхгүй энгийн хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн ойлголт түгээмэл байсан л да. Энэ бол тийм ч зөв ойлголт биш. Манай клубт хичээлж байгаа 50-аас 100 насныхан зумба фитнес, олон савиралт гээд залуусан хийдэг бүхнийг л оролдож үзэж байна. Бас бүжиглэж, явган аялж, санаар гулгана. Маш олон төрлийн сонирхолтой зүйл хийх боломжтой. Бага залуу наснаас идэвхтэй хөдөлгөөнтэй байж сурвал нас ахихтаа ч илүүдэл жингийн асуудалгүй хөнгөн шингэн байх боломжтой. Хөдөлгөөнтэй байх нь надад маш чухал. Намайг залуужуулж өгдөг юм аа. Яс солих мессасл хийлгсэн. Яс хэрэгжилттэй ахмад насныхан ч бас идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Үгүй бол айж бэргсээр залхуу болох болно шүү дээ. Ахмад насны эрчүүд илүү хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Манай клубээс эрчүүдэд зориулж хөтөлбөр гаргаж байгаа. Яагад гэвэл ихэнх эрчүүд нас ахаад ирэхээр өөрийн бие бялдар эрүүл мэндэд анхаарал хандуулахаа болдог. Эрчүүд энэ клубын гишүүн болсноор цагийг маш хөгжилтэй үр дүнтэй өнгөрүүлдэг болно. Бид энэ хүмүүст бялдаржуулах дасгал, усан цэлэлт, зөв хоолтын талаарч заах болно. Тус клубын эрэгтэй гишүүд хөтөлбөрийг гайхсан зүйлгүй нааштай хүлээж авч байгаа. Клубын гишүүдэд клубын санаачлаг хөтөлбөр тун их таалагдж байгаа бөгөөд аливааг эхлэхэд хизээч ороодохгүй гэсэн уриан дор амьдралаа үргэлжлүүлсээр байна.